За бүгдээр нь шинэ оны мэнд 98-ийн 9 дэх дугаар. Энэ 98 дугаар цуврал дээр бол бид нар монголчууд Чингис хааны дайтай юм удирдагч өнөө үед гарч ирэх боломжтой юу? Тэр үедээ яаж Чингис хаан болж одоо гарч ирсэн те? Өөрийгөө хүчээр гарч ирсэн юм уу? Эсвэл энэ тохироо нь бүрдсэн юм уу? Эсвэл ард иргэдэн тэгж сонгож гаргаж ирсэн юм уу гэдэг агуулгаар яригдж байгаа цуврал байгаа. Өмнөх дугаарыг хэрвээ сонсоогүй шууд энэ дугаараас сонсож байгаа бол 98-ийн 1-ээс эхлээд дараалал нь сонсох юм бол ойлгомжтой, зэгцтэй, тэгээд сонирхолтой мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За өнөөдрийн дугаар дээр болохоор Тэмүүжинг одоо удирдагчаар сонгочлоо тий. Тэгээд дахиад үргэлжлүүлээд Тэмүүжинд бас хийх зүйлсүүд бас байна. Алтан улсаас ирэх ийм томоохон дайнд бэлдэж байгаа тэр процесс нь үргэлжилсээр байгаа. За тэгээд энэ ч одоо тал зэрэгэл хувцалсан байгаа үе шүү дээ тий. За ингээд хүн хүчний маш дутагдaltaй байж хаад яах нь татаруудыг олзолсон байж таарж байгаа. За тэр татаруудыг ажилуулсан чинь яах нь хар бих ноёны тооцоосноос илүү их хөдөлмөрч байсан гэж байгаа. Тэдгэр хүмүүс нь татаруудтай яаж тохиролцсон гэхээр та нар ийм хэмжээний хөдөр боловсруулж өгөхөд одоо яах энгийн ард болноо тийм уурхаа дээр ажиллах шаардлагагүй юм болноо гэж хэллээд ажилуулсан юм байна. Тэгсэн чинь жилийн дотор л тэр их шороог зэгцэлж өгсөн гэж байгаа байхгүй. Ингэснээр бид нарын хөөх хуягтай болох тооцооллын 3 жил маань 2 жилийн дотор дүүрчихсэн гинэ. Бүр татарыг хүртэл хуйглах төмөртэй болсон доо гэж юм. Манай нутагт хийх хүн олддоггүй. Энэ ажлыг татарууд маш дуртайгаар хийж байсан. Ийм багхан шороо малтаж өгөөд л сайн цатгалан хонох юм бол хий гэдэг явдал гарсан. Эднэр чинь 500-аад л өрхөйл. Эндээс цэрэг болгож болох үс 1000 малтагч гардаг. Эдий байхад 2 жилийн дотор тэр их шороог угааж цэвэрлээд төмөр болгож хайлуулад дөхүүлээд өгчихсөн гэж байна. Тухайн үеийн ашигт малтмал юм уурхаан үйл ажиллагаа ямар шууган байдалтай явагддаг талаар энэ төмрийн өдөр дээр би жишээ аваад ярих гэж бодож байна. Одоо цагт авч хэрэглэхээр юмнууд нэлээд байгаа учраас сонирхуулах үүднээс. За эдгээр төмрийн өдөр олборлдог хүмүүс нь болохоор газар гиснээс газар хөлдөх хүртэл идэвхтэй ажилдаг. Үлдсэн үедээ бол маллаа гардаг. Малдаа гардаггүй айлууд бол үргэлгээндээ явдаг гэж байгаа байхгүй. Тэр нь юу гэдгийг гэхээр төмрийн хөдрөө боловсруулаад төмөр олгоход хэрэглэгдэх моднуудаа бэлтгэх тэр ажлыг бол үргэлгээнд явна гэж яриад байгаа юм байлээ. Тухайн үед болохоор яг нүүрс олборлож эхлээгүй байсан үе юм бэ. Нүүрс ашиглах тийм орд нь одоо манай дээр байгаагүй. Нүүрсний уурхаа бол Ван хааны газар дээр эсвэл татарын нутагт бол байсан юм бэ. Тэгэхээр бид нар бол яадаг байсан гэхээр модны нүүрсийг ашигладаг гэсэн үг. За ингийн тулд одоо өвлийн уйлдралт гэж байгаа. Байнга их хэмжээтэй ойтой газраар нөгөө яван цэвэрлэгээ хийдэг гэж байна. Унсан мөчөр салхинд өгөрсөн шатааж болох бүдүүн үжирсэн мод байнга цэвэрлэх нь өвлийн ажлаа. 100 тэрэг чинь чирж явах чинь хэцүү шүү дээ. Өвөл засан дээр гусуулан чирж нэг газар бөөгнүүлэх боломжтой. Малдгүй айлууд чинь идэвшнийх нь хоныг нөхчихсөн учраас дулаан ороод ажил эхэлтэл өвлжөнгөө модоо бэлтгэдэг гэж байгаа. Тэгэхээр өгөрч муудсан бүдүүн модоор нь бол нүүрсээ хийх нь байна. Үүнийхээ хажуугаар нялах тийм ургах боломжтой мөчрүүдийг ногтлоод чихтэй ургах боломжтой тийм газар бүгдийг нь хийж хавар одоо болтол үндэслүүлээд тэгээ буцаагаад тарьдаг байсан юм байна. Нэг төрлийн одоо нөгөө ирээдүйд ашиглах модоо ингэж тарьдаг байсан байгаа. Эхний тарьсан мод нь 5 жилийн дараа гэхэд яг түлхэд бэлэн болж ургана. Зарим нь ч бол ургахгүй гэж юм. Тэгэхээр үрлэгээ гэж нэрлэдэг байсан байгаа. Энэ мод ашиглаад буцаагаад тарих. За ийм процесс бол энэ уурхаач дунд бас зарим хүмүүс нь хийдэг байсан юм байна. За энэ төмрийн хөдрийг боловсруулахад яах нь усаар ингээд яалгаж хөдрөө гаргаж авдаг. За ийм процесс. Ерөн уурхад бол хэмжээний ус ордыг бид нар бол сайн мэддэг байгаа. За тэгсэн чинь тухайн үед ямар хууль байсан гэхээр одоо энэ ус ашиглалтын тал дээр байгалийн ундрахтай усыг уул уурхад ашиглахгүй гэсэн юм хуультай байсан юм байна. Тэгээ хар бэхийн ноён одоо энэ чинь нөгөө зэр зэвсэг үйлдвэрлэх гэж байгаа хүн чинь яалтч ус ашиглах хэрэгтэй болоод байна шүү дээ. Боловсруулахад. Тэгээд ингээд ноёдуудад учирлаад гуйсан чинь Эсвэхэ Баатар үед энэ батлагдсан энэ хуулийг тэр чигт нь яг байлганаа өөрчлөхгүйгээд ноёдууд эрс эсэргүүцснээр унжуул сахалт бид хоёр чинь ёстой нүрэ шалан дээр наагаад нэмэргүй ганц хуулинд захирагдах болсон. Тэгэд байгалийн биш хүний ундрагад байх юм бол болох уу гэж асуусан чинь хүний ундраг гэж юу байдгийг гэхээр нь за бандан тас шүү гэж гарч яваад байгалийн ундрагт уснаас шуудуу татаж хиймэл нуур гаргаад тэндээ уул олборлож угаасан юм аа гинэ. Гэхдээ энэ нь маш их хэмжээний газар бохирдуулах аюултай учраас эхлээд бүгдийг нь шавардах ажил гарсан. Одоо манайхаар бол нөгөө далангаа цемэнтлэх маягийн те хөрс бохирдуулахгүй тулд тийм үү тухайн үед болохоор тэгээ шавардах тийм ажил хийсэн байх нь байна. Бүхэл бүтэн нуур шавардна гэсэн үг гэж юм. Тэгээд тэр усаа байнга хэрэглэнэ гэсэн үг. Газар руу шингээхгүй шавар балчиг дээрээ байнга тогтох тийм зүйлийг
унжуус сахалт мэддэг учраас Тэмүүжин хааны эхний үед говьоос маш их хэмжээний шар шаврыг хойшоо ой мод тал руугаа зөөлгөж байсан. Яагад гэвэл ой мод талд модонч хөдрөнч ойрхон байсантай хамаатайгаар бид нар шууд уулын ам боож байгаад нуур өсгчихсэн юм аа гэж. Тэгэхээр жаахан өндөрлөг газар ус тогтоох гэд байгааз тэнд нэгт цасны ус цуглуулах боломжтой. Тэгснээрээ бид байгалийн ундрахгүй ус бүтээж болж байгаа зү. Нөгөөх нь модон термээр өндөрлөг газар руу ус гаргах тийм зүйл ашиглаад жижиг горих нуурлуугаа цутгуулдаг байсан юм аа. Тэгээд тэр усандаа дундуур нь хан босгоод нэг талд нь ашигласан ус, нөгөө талд нь шүүрдэг усыг бий болгосон гинэ. Тэгэхээр ашиглаж байгаа талын ус маань ашиглаагүй тал руугаа шүүрэхдээ цэвэрхэн болдог. Дараа нь тэр цэвэрхэн усаа ашиглаад нөгөө тал руу шүүрүүлэхэд цэвэрхэн болдог. Яг нь ээлжлээд ашиглаад ингээ шүүрүүлээд цэвэрлээд байдаг байсан байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар газрын хордлого гарчил таарах учир манай тэр хавар хэрв ямар нэгэн амтан өгсөн байх сэг зэм харагдах юм бол ардууд барьж идэх учраас байнга нуураа тойрч шалгаж өгсөн амттыг цэвэрлэж явдаг байсан гэж юм. Нөгөө ашиглаж байгаа уснаас ч буг согоо мэтийн амттад ундны ус гээд уугаад өгсөн байж байх тохиолдол ихтэй гэж юм. Тэр том нуурыг чинь ямар таглаад тавих юм биш. Тэгээд бид нар дундын хэрмийг сайжруулж илүү сайн шүүлтүртэй болгохын төлөө хөлдсөн үед нь яг тэр жимээр мөсөө хагалж байгаад янз бүрийн юм туршиж тавьдаг байсан гэж энэ одоо нөгөө шүүрдэг хэсэг биш те нэгнээс нөгөө рүү шүүрдэг хэсэгт нь шүүлтүрийн улам сайн болгох үүднээс байнга дуршил судалгаа хийдэг байсан байх нь те одоо улам сайжруулах гэдэг чинь тэр усыг цэвэршүүлэх процессоо тэгж байгаад 7 жилийн дараа нэг зөрчид мөнгөний хор арилгах аргыг сураад нэг сонин усны ургамал олсон гинэ. Тэр нь нууруудаар хөвчлэн байдаг зэгсний төрлийн ургамал. Тэрийг хоёр усныхаа хилд тавиад үндэсний цэвэрлэгээ хийж ихснээс хойш шүүрч байгаа талдаа амтан үхээ байсан гэж байна. Харин ашиглалтын тал дээр амтан үхдэг хэвээр оршиж байсан. Яг энэ ургамал нь юу юм болоо гэж бодогдож байна уу та нарт? Бүр 7 жилийн судалгааны үр дүнд ургамлаар тэр бохирдсон усыг шүүддэг тийм болсон байх нь шүү дээ. Одоо энийг бид нар мэдчихвэл бараг инновац нээлт байгаа байхгүй ууг нь биолог ургамал судалдаг хүмүүсийнхэн бол бас судлаад үзэхэд бол гэмгүй харагдаад байгаа байхгүй. За ашиглалтын тал дээр нь бол амтан өгсөн хэвээр исэн гэж байна. Алдаагаа засаж энэ дээр хүүхэд хүмүүн амтан уучих үегээд ус манагч хамгаалтыг хийнэ. Бууг нэлийн орж ирдэг байсантай улбаатаагаар бугын ундны ус уулын цаахантай тавьж өгсөн гэж байна. Дустаа амтан цуглах цэвэр устай тийм газрыг бий болгож өгсөн байх нь. Тэрнээс хойш шуунаас өөр өөхөх амтан гарч ирээгүй. Тэрийг чинь хөө энүүгээр нисэж ууж болохгүй гэж хэлж чадахгүйгээс хойш тэгээд явцдаа бид нэр 3 тасалгаатай нууртай болсон. Яагаад гэвэл төмөр олборлолт ихссэнтэй холбоотойгоор бидний усны хэмжээ ихссэн. Олборлолт эрхэлж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг бодож хит бохир усыг ашиглуулахгүй намагжуулах шаардлага гарч ирсэн гэж байна. Бас айгүй тийм хариуцлагатай уулуурхай эрхлээд байгаа байхгүй тийм. Ясны бид нар ч нөгөө байгальтайгаа зогсож байгалаа дээдэлж хайрлж амьдардаг хүмүүс чинь уулуурхай эрхэлсэн ч гэсэн яаж хамгийн бага хохиролтой байдал байх вэ те хүндчтэр байгальтчтэр гэдгийг байнгын бодож одоо сайжруулалт хийж явж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэр намагжилтыг чинь 2 жил хүлээхээр өөр усны хэрэглээ шаардлагатай болно гэж. Тэгээд 2 дахь уулын амаа боож усны тогтолцоо бүхий зүйл бий болгосон. Дээр нь дундуураа нүүрсний үедээ хідэн үе давхарга тавиад ер нь юу болгосон нь мэдэхгүй. Цэвэрлэх байгууламжийн төрлийг бүтээж байсан гэж. Тийм одоо ч нөгөө бид нар карантин дээрээ усны шугамн дээрээ шүүлтүр тавиад байгаа ш. Тэр чинь 4 5 6 үетэй гэх мэтчлэн энэ болгонд одоо бол бид нар нүүрс ашигладаг гэдэг бүгд мэдж байгаа тийм. Тухайн үедээ болохоор ингээд сайжруулалт хийж туршиж явсаар байгаад нэлээд олон үетэй юм нүүрс хүмүүс дунд нь орсон юм. Өөрсдийн мэдлүүдээр цэвэрлэх байгууламжийг хийж бүтээж явсан байх нь. Тэгсэн нөгөө намаг маань бидний ашигласан усны доод талд тундас үүсээ тэр нь ширгээд усны сэлгэцэн явагдахгүй болсон чинь тэндээс маш сайн чанарын гангийн шороо гарч ирсэн гинэ. Бидний гал хөрөхгүйгээс улбаалж хайлдаггүй тэр эрдэс гарч ирсэн гэсэн үг ээ гэж юм. Үүнийг унжуу сахалтаач мэдэхгүй. Ирээдүйн хэрмэлж гэдэг хүмүүн ганд төхөө нэлээд хаттай зүйл тунаж үлдэж байгааг мэдээд тэр шороогоор сүлд нь маш сайн чанарын илт хийж байсан гэж юм. Тэр сайн чанарын илт маань хитрхи хатуу болохоор сүүл рүүгээ махичдаг гинэ. Тэгшин сэлэм хийх боломжгүй. Яагаад гэвэл амар хатуу учраас өөрөө эргэжчихдэг илд гарч ирсэн гэж байна. Бидний монголчуудын хэрэгэлдэг махир илд нэг тийм төвхтэй гинэ. Чин бүр зориуд дээр тэгж махилгаад исэн юм байхгүй юм байна шүү дээ. Ерөөсөө тэр гангийн хувцастай шороог боловсруулж сэлэм хийхээр л тийм махир болчиход исэн юм байна. Бид нар махир хийхийг анханасаа бол хүсээгүй. Харамсалтай төгс боловсруулж чадахгүйгээсээ болоод манай сэлэм махижсан. За энэ бол нөгөө нүүрс хэрэглэхгүй байгаа. Модоор одоо энийг боловсруулж байгаа учраас харьцангуй нөгөө ган боловсруулах тэр өндөр температурын дийлэхгүй байгаа болохоор ингэж махиж байгаа юм
болоод гэж би ойлголоо. За иймэрхүү байдалтай усыг ашигладаг байсан байхны тухайн үед тийм үү. Бүр шууд одоогийнх шиг те гүний ус те урсгал ус зэргийг бол ашигладаг байсан байх нь шүү дээ. Өөрснөө тэр тогтоол усаа бий болгож жагаад тэрийг бүр дахин цэвэрлж дахин ашиглаж байсан юм бэ. За ямар ч уул уурхай эрхлэхэд уулын төлбөр гэж айхтар зүйл байдгаа гэж юм. Үүнд тохирсон бодлогогүй бол улс мөхөн унана. Түүнийг орхих юм бол улс өөрөө ч оршин тогтнодгүй гинэ. Ийм саад бэрхшээл байна. Тиймээс хамгийн зохис төвшөнд хэрэглэхийн тулд улсын нэгдмэл оюун санаа тухайн үүлийг эрхлэгчдийн дэг сахилга үүсдэгэ. Тэр үед бид ундны ус, байгалийн чадамж хоёрыг хайрлаж байсны улбаагаар хүмүүнийхээ чадамжид тохируулан хэрэглэхийн тулд хууль жаягаа дээдэлж, нийт ард түмнийхээ хүсэл санаанд тохируулан хэрэгцээг нь хангах, бүхий л оюун ухаанаа шавхаж, асуудал бэрхшээлийг хялбараар бус аль болох гүн нухацтайгаар шийдэж, ашигласан усаа цэвэрлэхийг оролдож, гарц чанарыг нэмэгдүүлэхийн тулд хог хаягдалгүй байхыг эрхэмл. Ур ухааныг түүн дээр дайчлан хөгжүүлэхдээ үлдэл шаарыг хүртэл сайтар бодолцдог байлаа. Бидний байгуулсан нуурыг дараа нь зүгээр сул хаях юм бол бас аюултай. Тиймээс ширгээж байгаад хөрс дэвших зэргээр ашиглалтын газрыг байгаль буцаан эдгэж өгөн шүү дээ. Буюу одоо өнөөгийнхөр бол нөхөн сэргэлт гэсэн үг тийм. Уул уурхай ашигласны дараа нөхөн сэргэлтийг нь бол бас хийдэг байсан гэж байгаа. За энэ нөхөн сэргэлт нь ямар шугам байдлаар явдгийг товч та бүхэнд сонирхуулъя. Бид нарын ашиглаж байгаа уул уурхайд ямар ч ус ширгээгүй. Бид нар ус бохирдуулсан хэрнээ түүнийг эргэлтийн тогтолцоонд нийцүүлсэн. Яагаад гэвэл энэ ус руу шээгээд буцаад тэрийгэ давс болгохтой л адилхан зүйл шүү дээ. Гэхдээ энийг бид нар тусдаа савнд авч байсан. Бид нар ургамлыг ургуулж байсан. Өөрөөр хэлбэл ашигласан модоо тоо давуулан тариалж байсан гэж байгаа. Бид нар хүдрийн зүрхийг хизээж ухаж байгаагүй. Уулын зүрх гэж ярьдаг юм билээ. Ямар нэгэн уул уурхай олборлохдоо тэр уулын зүрх хүртэл олборлдог гэдэг жаа. Одоо энэ төмрийн хүдэр тэр болохоро хүдрийн зүрх гэж байгаа байхгүй. Одоо арай жоохон өөр төрлийн хүдэр гарч ирэх юм байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл уулын амь чанар хадгалдаг ямарваа эрдэсийг зүрх гэж нэрлэдэг. Тэр амь чанар бүхий эрдэс рүү бид нар гар хүрч байгаагүй. Хэрэв амь чанар бүхий эрдэс гарч ирэх юм бол тухайн уурхайг тэр даруй бүрэн зогсоодог гэж байгаа байхгүй. Тэр хүдрийг яаж ялгах юм бэ? Ингээ харахад мэдэгддэм үү гэсэн чинь хөлөрдөг гинэ. Ямар тач хүдрийн хувьд бол хөлөрдөг хөлстэй байдаг гинэ. Нойтон тийм төмрийн хүдэр гарч ирэх юм бол энэ бол хүдрийн зүрхтэй тэр уулын одоо зүрхэнд гараад ирлээ гэж үзэх юм байна. За ингээд хэрвээ гараад ирчих юм бол яах нь уул уурхай үйл ажиллагаа зогсоогоод ашигласан шавар шороогоороо буцааж бөглөөд дээр нь мод тариа тавихад хөлстэй хүдрээс дараа нь дахиад хүдэр ургадаг гих домог байдгаа би түүнд итгэдэг гэж хар бэхийн онгод хэлсэн байна. Өөр номон дээр бол тэгсэн байсан. Зэсийг олборлоод гарсан тэр нэг цагаан шороо байна да тий эрдэнэтэд байдаг. Тэр шороог усан нөхөндөө буцааж хийгээд ингээд нөхөн сэргэлт хийх юм бол зэс 500 жилийн дотор нөхөж ургадаг тийм зүйл байсан. Тэгэхээр бидний өвгдээдс одоо шинжлэх ухаанаар бидний үеийнхэн олж мэдээгүй тэр хэдэн мянган жилийн процессыг яах нь бэлэг ухаанаар олж мэдээд яг зохих төвшөнд ашигладаг байсан юм билээ энэ уул уурхайг. Одоо бидний бие маш юм ухаалаг систем штэ. Яг энэ шиг дэлхий өөрөө маш юм ухаалаг систем байж тараад байгаа. Хаана ямар хэмжээтэй юу байх вэ? Ямар эрдэс байх вэ гэдэг чинь угаасаа цаанаасаа л тогтоогдсон зүйл. Тэрийг хэр хэмжээнд ашиглах уу гэдгийг нь бидний өвдөдс яах нь бэлэг оюунаараа мэдэрдэг байсан юм байна. Тэгэхээр арга бэлгийг хослуулж аливаа юм хийх нь суу ухаан гэж байгаа. Өнөө цагт бид нар өвгдийнхаа энэ бэлэг ухааныг одоогийн шинжлэх ухаантай арга талыг ашиглаад суу ухаанаараа дэлхийд ууг нь манлайлах боломжтой альж салбар дээр одоо энэ уул уурхайн салбар дээр ч гэсэн энийг уншиж байгаа геологч нөхөн сэргэлтийн хүмүүс байх юм бол авах санаанууд бас байж туршиж үзэх тэрийг судлах магадгүй нээлт хийчих юм болов. Тэгэхээр судлах юм биднэрт их байна. Манай агуу их ухаантай өвгдөө эцсийн тэр бэлэг ухаанаас за нөхөн сэргэлтийнх нь процесс иймэрхүү юм болдго юм байна. Тухайн газрын өнгөн давхарга буюу ургамлын ай, доод давхарга буюу тэжээлийн ай, түүний доор усны судал буюу ус тогтоолтын судлууд байдаг. Тэгээд чулуулган давхарга буюу хид хатуу давхарга эхлэн түүний доор эрзүүд байдаг. Энийг яг эрэм дараалал нь холилдуулахгүй тус нь овоолж тавих хэрэгтэй гэж байна. Ашиглаж дуусныхаа дараа өөрөөр хэлбэл эрдсийн амин чанар гарч ирэх юм бол түүнд ашиглалтын шороо гэж байдаг. Одоо бид нарт намаг үүсдэг шороо байгаад байна да. Юугээрээ тодорхой хэмжээний давхарга үүсгэж буулгаад тэрний дараа хүдэр гардаггүй одоо нэг тус нь тавьсан шороонууд шүү. Тэрийг яг байсан давхаргынх нь дагуу ээлжиж тавиад
Тэгээд өөр ямар ургамлын бүрхөвч байсан те мод байсан юм юу байсан яг тэргээр нь хамгийн сүлд сэргээгээд тэгээд тэр газартаа 12 жил дор хаяж үйл ажиллагаа эрхлэхгүй гэж байна. Энэ баримтлалын дагуу уул уурхайг бид нэр эрхэлж байлаа. Гэхдээ эн чинь бүдүүлэг хэрэг. Эннээс гүн судалгаа хийх боломж биднэрт байгаагүй. Илүү нарийн судлах юм бол өшөө олон дагуу чанарууд гарч ирэх байсан байх. Бидний чадвар л энд хүрч байсан гэж юм. Их болох арга гэж шүү дээ нөхөн сэргэлтэй. Тэ өчнөө шинжлэх ухаан хөгжсөн гэдэг байгаа өнөөгийн бид нар яг энэ нөхөн сэргэлтэнд хүрч чадж байгаа мó гэдэг нь бас айгүй эргэлзээт те. Яг энэ дараалалаар нь тэр давхарх болгоноор нь тусдаа тавьж хагаад очтгоо гэдэг нь эргэлзээтэй. Яг сайн бол мэдгүй л байна л да тэгдэг ч байж магадгүй. За татаруудын хурдан хугацаанд шороо олборсны улмаас 2 жилийн дотор энэ бүх цэрүүдээ хуягтай болгосон байна. Тэмүүжин хааны хан болсноос хойш анх удаа бүх цэрэг нь хуягтай болсон гэж байна. Өөрөөр хэлбэл Монгол гэдэг энэ улсын бүх ирчүүд ямарваа нэгэн байдлаар зэвсэгтэй болсон. Өвгөн бие хүртэл хутгатай болсон шүү гэж байна. Ингээд бид байх бүх төмрийг хангачихсан учраас татаруудаар цаашид хөдөр олборлуулан хэрэм цайзны төмөр рүү орж байгаа юм. Тэр ардууд нутагтаа байхаас илүү хангалуун сайн амьдарч байгаа учраас ханаа сэтгчлээ гэж хэлсэн болно. Одоо яг энэ ажлаа одоо өргөжлүүлээд хийе гэсэн үг юм байна те. Уг нь бол энэ чонсын отгуудын хинийхэн ч хийдгүү тийм хамгийн доод ажил байгаа штэ энэ уул уурхайн ажилчин. Амь насанд эрсдэлтэй. Гэхдээ л татаруудад бол энэ айгүй таатай боломжийн юм ажил байсан гэж байгаа хгүй. Тэгэхээр тухайн үеийн татар яг их нутагтаа нэлээд хүнд ажиллаж амьдардаг байсан болж таарж байгаа. За ингээд ерөнхийдөө Тэмүүжин ханыг хаана гэж үзэж байсан цэргийн насныхан бүгд тодорхой хэмжээний хуягтай болсон. Өөрөөр хэлбэл тушаас нь төлөвнийхөө хэмжээгээр зээл авах хэрэгтэй. Тэр зээлийн хэмжээгээр хуяглаж байсан гэж байна. Багахан хим өгч байсан нарийнда хатсан юмнууд бол багахан хуягтай, ариун их хим өгч буюу татвар төлж исэн те ариун их хуягтай болж байсан. Боорч мэтийн байнга татвар өгөгчдөд морио хуяглах хэмжээний эд өгч байлаа. Энэ хим татварын ач холбогдлыг ард түмэн эргүүлээд хишиг болгож авахдаа маш ихтгэлтэй болж бид татарын мэгүүжин сүлтийн наратуу шүтэн, хустуу шүтэний дараа химийнхээ хүч чадлыг үзүүлж дийлсэн гэж байна. Тэр болтол нийт ард түмэн тийм зочир хэмжээгээр хишиг хүлээж авах боломжгүй байгаагаа л хүргэж хамгийн эртний чадaltaй амь насыг нь хамгаалах ёстойгоо л хуяглаж байснаас бүх ард түмэнд хуйг өгөх боломжгүй байсны хязгаарлалт эвдэгдснээр Тэмүүжин хааны нэр сүр унах асуудал бүрэн зогссон. За ингээд амар сайхандаа жаргаваа гэж бэжэтэл жавартаас жамуухаа жалганаас үнэг гихчээр жамуухаа дайн өдүүлдэг юм аа гэж. Та нар нэг юм хувцаа хийж өмсвүү гэж байгаа юм шиг л ороод ирсэн. Энэ үед бид нар хүнд хуягт цэргүүдээ бүтээж амжаагүй байсан үе. Өөрөөр хэлбэл Сүбэдэгийн мянгатыг л хүнд хуягт буюу иж бүрэн төмөрлөх даалгаврыг бид нар авчихсан үе юм аа. Тэр үед чинь би яг нөгөө махир сэлмээ хийж байсан үе. Өөрөөр хэлбэл илүү хатуу төмрөөр сэлэм хийсэн чинь махиагаад унж байсан. Тэгээд уян сэлмээр байлдаад сурсан хүмүүс хатуу хүнд махир сэлмээ биедээ дасгаагүй. Цэргийн бэлтгэл хийгээгүй учраас тэр дайнд бол ашиглагдаагүй. Тэр чин туршилтандаа явж байгаа сэлэм шүү дээ. Тэгэж бид нар зууг л хийж амжсан байсан. Энэ дээр зоригтойгоор зэвсэг туршдгаараа ургууд мангуудынхан тэр сэлмийг туршиж үзнэ гэж тэр дайнд авч явсан болноо. Өөр хүмүүс бол дассан нэлгссэн зэвсгээ авч явъя гэсэн байдал үүсгэсэн. Ургууд мангад бол шин зэвсэг туршиж үзэх сонирхолтой өөрсдийнхөө ур чадвар байдлыг байнга нэмэгдүүлдэг. Мөн дайнд ягаад ч юм бусдыгаа бодвол зоригтой байдаг. Тиймээс хэрэглэж үзээд алдаа дутагдал байдгийг чинь хэлж өгье гэсэн байдлаар манай хийж уралсан 99 сэлмийг авч явсан гэж байна. Энэ бүтлгүй үйлийг хийснээрээ зэлэн бас тэрүүгээрээ өөрөө байлтахаар болсон гэж байна. 100 сэлэм хийсний нэг сэлэм авсан байх нь тийм. Цэргүүддээ өгөөгүй. Ингээд манай сэлэмний анхны туршилт явбаа гэж байна. Зя. Энэс хойш бол ерөнхийдөө дайн байлдааны холбогдолтой үйл явдлууд бол гарна. За тэгэхээр дайн байлдаантай холбоотой тэр хэсгийг нь сонсох сонирхол байвал бас та бүхэн маань хэлээрээ өргөжлүүлэх үү яах вэ? Эсвэл өөр орох уу? Өөр сэдв рүү бас орж болж ий. За тэгээд дэмжиж хандив явуулдаг хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.